Сайн байна уу? Миний YouTube channel буцаад тавтай морил. За, энэ удаагийн бичлэгээр би нэг сонирхолтой зүйл хийхээр шийдсэн байгаа. Сонирхолтой зүйлийг та бүхэндээ хуваалцахаар шийдсэн байгаа. Тэр нь юу вэ гэхээр угсаа гарлаа тодорхойлуулсан ДНК-гийн шинжилгээгээр тэрийг бас та бүхэндээ хуваалцъя гэж бодож байна. Би өчигдөрхөн дөнгөж хариугаа хүлээж авсан. Тэгээд ямар компанир хийлгэсэн гэдгийг танилцуулъя. Ийм MyHeritage гэдэг компани юм байлээ. ДНК-гийн лабораториор ингэж хүмүүсийн угсаа гарлыг тодорхойлдог. Тэгээд энэлийн доотлын болонд надаа ийм пакет ирээд тэгээд би сарын өмнө ирсэн. Тэгээд юу яагаад шүлснээсээ дээж аваад тэгээд буцаад лаборатори руу явуулаа шинжилүүлээ. Тэгээд хариу нь сарын дараа өнөөдөр биш өчигдөр ирсэн. Тэгээд бол одоо хүртэл үзэг байгаа. Нөхөр битээр хоёулаа хамт хийлгэсэн. Нөхрийнхөө бол бүр 12 o'clock midnight. Амар гоё хурдан үзмээр санагдаа. Тэгээд үзчихсэн. Янаад багтэр шоконд орсон. Бид хоёр ерөөсөө төсөөлж байгаагүй. Тэгээд нэг 2-3 өөр үндэстэн манай нөхрийнх бол холилдсан байсан. Тэгээд минийх бас надад бас амар сонирхолтой байгаа. Ямар авах гэж удаа тэгээд мөрчсөө одоо үзье. Тэгээд миний хувьд бол миний мэдхийн лав манай би ч юм бол гэхдээ бүр дээшээ бүр сайн мэдэхгүй л те. Манай аав ээж эмээ өвгөгийн аав ээж энэ ер нь бол бүгдээрээ монгол хүмүүс байсан гэж сонсч ирсэн. Бүгдээрээ халах гаралтай. Халах монгол хүмүүс байсан. Манай элен цолонц маань тэгэхээр хүмүүс яг 200-300 жилийн өмнө бол юу болж ирснээ сайн мэдэхгүй шүү дээ. Тэр үед яг нөө их эзэн Чингис хааны яг тэр нөгөө эзэн хааны үед бол яг монголчин маш том байсан дэлхийн талыг эжилж ирсэн. Тэгээд маш олон үндэстэн усааднуудыг нэгтгэж чадсан болохоор энэ бол одоо бас өөр олон үндэстэн усаад бас холилдсон байж магадгүй. Ерөнхийдөө бол дэлхийн бэлтгэлтэй байгаа тийм болохоор ямар ч үндэстэн усаа гарч ирсэн. Тэгээд энэ бол миний найдаж байгаа юм бол гэхдээ бас 100% монгол байвал бас гоё л юм. Гэтэ ингээд маш олон хүмүүсийн бичлэгнүүдийг үзэж хахад ер нь бол бараг 100% нэг усаа гаралтай байна гэдэг бол аягүй ховор юм байлээ. Тэгээд YouTube дээр бас иймэрхүү бичлэгүүд бас аягүй их байт юм байлээ. Тэрийг ингээд үзээ авч яхад аягүй олон хүмүүс ингээд гадаад Герман тэгээ ямар ч Аз царайгүй мөртлөө Монгол ДНК-тай Монголоос гаралтай гэсэн тийм хариу гарсан байсан. Тэгээд үзэж байгаа бас амар сонирхолтой. Тэгээ ер нь бол Эрдэнэтэд ингэж ер нь бол таамаглалт юм билээ. Чингис хааны ДНК-г агуулж байгаа дэлхийд нийт 17 сая хүн байх боломжтой. Гэт тэгэхээр чиний ганцхан монгол хүнээс 17 сая хүн ДНК-г нь өгүүлж авсан байх боломжтой болохоор нийт тэр үеийн бүх монголчуудыг бодоод үзэхлээр ер нь дэлхийн маш олон хүмүүс Монголоос гаралтай байх боломжтой гэж ер нь бол бодож байна миний хувьд. Ямар ч байсан бичлэгээ үзье. Чарны 5% Монгол. Бас 50-аас дээш Монгол байна. Казахстан маш олон монгол хүмүүс бас Казахстанаас маш олон жилдээ би YouTube-аар бичлэг харж байхад Казахстанаас гаралтай, тэгээ Сибириас гаралтай. Финланд. Вау, 10% Финланд. Скимо гэдэг чинь скимо гэж хүмүүс яддаг те. Энэ юм аа. Азаас бол 69.9% буюу тэр нь хуваагдаад 60.5% Монгол, 6.6% Эскимо, тэгээд 2.8% Япон Солонгос. За энийг бол би өстой гайхаж байна. Ээж аав руугаа ярих шаардлагатай боллоо доо. Төв Аз 16%, Төв Азад эдэн Казахстан, Узбекистан гэдэг ер нь орно. Та бүхний мэдж байгаа тэнд бол маш олон монгол царайтай хүмүүс байдаг шүү дээ. Тийм болохоор их бол амар гайхаагүй. Би тэгтээ надад бас баг зэрэг Сибириас гарч ирэх болов гэсэн нь бол үгүй байна. Тэгээд энэ Финландыг ер нь бол айгүй сонирхолтой санагдаж байна. Би хизээж өөрийгөө ийм
Европ гаралтай гэж бол бодож байгаагүй. Шведийн хажууд байдаг. Орос, Швед хоёрын дунд байдаг юм байна тий. Финланд. За Төв Америк бол юу вэ? Юу Төв Америк вэ? Гэхдээ Төв Америк нэ Өмнөд Америк. Төв Америк л гэж авч байна. Төв Америк гэдэг. Өмнөд Америкт чинь Мексик, Колумб, Аргентин, Уругвай, Парагвай, Бразил, Перу. Oh my god. Баг зэрэг завсарлага аваад жоохон бодож үзлээ. Жоохон баг зэрэг шокод ороод тэгээд. Гэтэ бас гайгүй манай өчтөр нөгөө бүр бит хоёроо нөхрийнхөө гээ үзэж яхад манай хүнийх бас ер нь бол энэ ойролцоо гарсан байсан үндэснүүдийн хувьд. Гэтэ хувийн хувьд бол уялгаатай байсан, маш уялгаатай байсан. За энэ дээр бас хамгийн сонирхолтой юм ингээд ДНК-гийн таарсан хүмүүсээ ингээ харж болт юм байлаа. Матч болсон хүмүүсээ одоо энэ жишээлбэл ингээ 3-аас 4 дахь 5 үеийн хамаатан чийдэг ч юм уу те. За энийг бол бид ихнийх амар сайн харуул маргүй яагаад л хүмүүсийн хувийн мэдээлэл нэрүүд байгаа болохоор энийг ингээд өнгөрөөчээ. Тэгээд энэ ДНК-гийн матч дээр нь бид өнгөцгийг харж байхад бол бас юу Монголоос байна, Америк нэтэрээ, Солонгос нэтэрээ гэж Солонгос, Австрали гэдэг Иран хүртэл сая байсан. Тэгээд надад нийт 13 хүн байлоо, 11 хүн байлоо ДНК-гаараа таарсан байсан. Тэгэхээр миний маш холын хамаатнууд юм байна. Хамгийн сонирхолтой бас тэднэртэйгээ энэгээр ингээд холбогдож болох юм байлээ чи ингээд миний ДНК-тай ингээд адилхан ДНК-тай юм байна гэд. Тэгэл ямар ч ингээ усаа гарлаа мэдээд авчлаа. За энэ бичлэгийг бас Германд байгаа хүмүүс маань үзчихвэл бас энэ компани маань ингээд усардчилж байгаа юм шүү. Тэгтээ ингээд сонирхолтой санагдаад ингээд хийх юм бол юу ингээд одоо яг хямдрал зарласан байгаа юм байлээ. Яг оргин нь бол 79 евро. Тэгээд одоо болохоор 49 еврогоор зарагдаж байгаа юм байлээ. Хариуны хувьд бол 3-аас 4 хоног үргэлжилдэг. За. Тэгээд миний бичлэгийг хүлээж авсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Баяртай.